Сайн хүүхдүүдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Октийн 365 түүх гэсэн энэ хүн номноос та нартай өнөөдрийн үлгэрийг уншчих болно. Ингээд хамтдаа үлгэрээ сонсцгоё. Мэлхий ханхүү. Эрт нэгэн цагт үзэсгэлэнт гүнж сүрлэг ойн вант улсдаа хаан аавынхаа хамт амьдардаг байжээ. Нэгэн бөхчм өдөр гүнж сэрүүцхээр ойн сүүдэр даган алхаж сэрүүн цөөрмийн эрэгт суун алтан бөмбөгөөрөө наадаж суулаа. Охин санамсаргүй гар алдан алтан бөмбөгөө цөөрмийн ус нугачхаж гин. Миний хайртай бөмбөг химэн гүнж мэгшин уйлж байлаа. Гэтэл гинэт нэгэн үзлийн муухай мэлхий өсөрч гарч ирээд чи юунд уйлаа вэ гэж асуулаа. Би хамгийн хайртай алтан бөмбөгөө цөөрөнд унагчлаа. Одоо ч авч чадхаас өнгөрсөн байх химэн учраа явдлаа тоочж гин. Хэрвээ би бөмбөгийг чинь авч өгвөл чи надад юу хийж өгөх вэ гэж өнөөх мэлхий гүнжээс асуув. Гүнж гунигтайгаар би чамд гоё чимэглэлээсээ өгье гэхэд мэлхий тийм зүйлс надад хэрэггүй. Харин намайг гэртээ аваачин нэг тавгнаас хооллож дэрэн дээрээ унтуулж хайрлан халамжлан гэвэл туслая гэж хэллээ. Охин энэ бол зүгээр л нэг муухай намгийн ногоо мэлхий түүний хэлснийг биелүүлэхгүй байж ч болно гэж бодоод тэгье. Хэлсэн бүхнийг чинь биелүүлье. Амлаж байна гэжгэн. Мэлхийч тэр доороо ус руу үсрэн орж алтан бөмбөгийг нь авчирч өгчээ. Гүнж хайртай тоглоомоо мэлхийн сарвнаас шүүрэн аваад хар хурдаараа гэрийн зүг зогтчихж гин. Үдэш болж оройн зог барихаар гүнж хаан аавынхаа хамт зоогийн ширээнээ суув. Гэтэл хэн нэгэн хаалга тогшлоо. Гүнж хаалгаа онгоолгоод ихэд цочортов. Өнөөх мэлхий ирчгсэн сууж байлаа. Охин хаалгаа хурдхан шиг савж хаагаад буцан хоолны ширээндээ суув. Хэн ирэвэ гэж хаан аав нь асуухад зүгээр л нэг мэлхий байна хэмээн гүнж хариулв. Аав нь нухацтайгаар тэр мэлхий чамаас чухам юу хүсэвэ гэж дахин асуулаа. Охин аавдаа цөөрмийн дэргэд болсон явдал мөн мэлхийд амласан амлалтынхаа талаар бүгдийг нь ярив. Гүнж хүн амласан зүйлээ биелүүлдэг юм охин минь. Тиймээс амласан бүхнээ биелүүл гэж хаан аав нь хэллээ. Тинхүү гүнж мэлхийг оруулж ирэхэд тэр гүнжийн тавхтаа олноос идэв. Охины царай тодрох дургүйцэл зэвүүцлийг ашигласан мэлхий ийм дууллаа. Гүнж минь хонгорхон минь, гүнж минь үзэсгэлэнт минь надад чи буцашгүй амлалт өгсөн шүү дээ. Гараас минь хөдлөх найз минь байж идэх хоолоо хуваалцаж инхрийлэн намайг халамжлана гэсэн шүү дээ. Гамбат энэхүү амлалтаа гал халуун зүрхт гүнж минь чи битгий мартаач. Тинхүү мэлхий гүнжийг хаа явсан газарт нь дагаж байв. Харин гүнж шүн энэ мэлхий цөөрөндөө очиж унтах байх гэж бодож байтал мэлхий өвшөөнгээ би маш их ядарч байна. Дэрэн дээр чинь унтъя гэчгэн. Охин мөн л айж үгүй шүү. Чи цөөрөм рүүгээ буц хэмээн уцаарлав. Мятаршгүй мэлхий дахиад л гүнж минь хонгорхон минь, гүнж минь үзэсгэлэнт минь надад чи минь буцашгүй амлалт өгсөн шүү дээ. Гараас минь хөдлөх найз минь байж идэх хоолоо хуваалцаж инхрийлэн намайг халамжлана гэсэн шүү дээ. Гамбат энэхүү амлалтаа гал халуун зүрхт гүнж минь чи битгий мартаач хэмээн дууллаа. Гүнж дуртай дургүй мэлхийг өрөөндөө оруулав. Охин түүний хажуу дунд нь хээс л төвчшгүй санагдаж мэлхийг барьж аваад шалан дээр хашчихлаа. Тэгээд орондоо орж зөөрмөглөв. Хэсэг хугацааны дараа мэлхий гүнжийн орон дээр авиран гарч ирээд шалан дээр салхисгээд жиндүү байна. Намайг дэрэн дээрээ унтуулчихаа л та гэж гуйжгэн. Гүн нойрондоо автаж байсан гүнж нойроо харамлан улмал дургуутж түүнийг аваад шал руу чулуудж орхив. Тэгснээ шалан дээр өрөвдөлтэй наргагүй хэвдэх мэлхийг хараад гинэт сэтгэл зүрхэн нэмтэрч "Эвидээ намайг уучлаарай. Өвдсөн бахта" гэд мэлхийг болгоомжтой аваад үнсв. Тэгтэл өнөөх мэлхий царайлаг залуухан
ханхүү болон хувирхан тэрэ хонгорхон гүнж минь хэмээн ханхүү уулаг алдаад үнэндээ би ханхүү байсан юм а. Шидэтний хараалд өртөж инхүү мэлхий болчихсон билээ. Зөвхөн халуун дулаахан үнсэлтэл шидийг тайлах байсан юм а хэмээн хязгааргүй баярлан өгүүлв. Удаж төдөлгүй залуу гүнж ханхүү хоёр бие биедээ дурлаж гэр бүл болцгоо. Өтгөн ойн чөлөөгөөр алхаж өнөөх цөөрмийн эргээр зугаалдаг болов. Цөөрмийн эргцэн алтан бөмбөгөөрөө наадцгааж анх хэрхэн уулзнаа эргэн нэг дурсаж инээмсэглэн ярилцдагч болсон юм гинлээ. За ингээд мэлхий ханхүү үлгэр маань энд хүрээд төгсөж байна. Хамтдаа байсан хүүхдүүддээ маш их баярлалаа. Үлгэр таалагдсан уу? Үлгэрээс сурах юм их бий. Баяртай.